외국 생활 гэсэн өнөөдрийн хичээлийн сэдвүүдэх хоёр дахь нөхцөл маань гээтэда гэсэн нөхцөл байгаа. Даалаараа гээтэда. Энийг монголоор шууд орчуулах юм бол хаар болох гэсэн байдлаар шууд орчуулж болно. За бүгд яг ямар утгатай вэ гэдгийг бүгд жишээ өгүүлбэр болон жишээ үгэн дээрээс хамтаарцгаая. За уг нөхцөл маань үүлэг яраас холбогдох бөгөөд их шиг гэвэл хамаарахгүй шууд холбогддог. За тэгэхээр када гэж үг байлаа гэхэд мэдээж бид нар даа байхгүй болно шүү дээ. Кагээтэда явах, явхаар болох. Могда идэх гэж байгаа. Могда даа байхгүй боллоо. Моггээтэда идэхээр болох. Моггээтэда идэхээр болох. 열심히 하다 хичээнгүү хийх гэсэн үүсэл зорчуулах юм бол хичээнгүү хийх байгаа. Хичээх гэсэн утгаар орж ирдэг байгаа. Хичээх 열심히 하다. 열심히 하게тэ다 хичээхээр болох. 열심히 하게тэ다 хичээхээр болох. удаа гэдэг нь мэдээж ирэх гэсэн үг шүү дээ. удаагийн маань даа байхгүй болоод 오게тэ다 ирэхээр болох. 오게тэ다 ирэхээр болох гэсэн утга санааг илэрхийлдэг байна. Тэгвэл өгүүлбэр дунд яаж холбогдсон байдаг бүгд хамт харцгаая. өгүүлбэр дунд 마치 이번 주말에 고향에 가죠. 아니요, 갑자기 일이 생겨서 못 가게 되었어요. 마치 мэдээ 시 гэдэг нь монгол хэлний 과 гэсэн хүндэг хэлбэр байгаа. Гэхдээ мэдээж хэрэг монголчууд бид нар хүндэхтэй нас өндөр хүний 과 гэж авгаалan дууддаг шүү дээ. Гэхдээ энэ дээр бол эсрэг солонгос хэлний хувьд эсрэг талын үнийг хүндлэн ярихдаа насны хязгааргүй хүндлэн ярихдаа үнийг илэрхийлдэг байгаа. 마치 바다 이번 주말에 энэ 7 хоногийн амралтын өдөр 고향에 가죠. төрсөн өдрөөгөө явна гэжтэй. 아니요, үгүй 갑자기 일이 생겨서 гинэт ажил гарсан учраас 못 가게 되었어요. явж чадхааргүй болсон. Одоо чадхаар явхаар болсон гэдгийг одоо мод гэдэг нь өнгөрсөн удаа бид нар үзүүлж явж чадхааргүй болсон гэдээ орчуулагдах байгаа. За тэгвэл хоёр дахь өгүүлбэр бүгд хамтаарай. 전에는 중국어를 못했지만 잘하게 되었어요. 전에는 өмн은 중국어를 못했지만 хятад хэлийг сайн гэж чадахгүй байсан боловч 잘하게 되었어요. сайн хийхээр болсон буюу сайн одоо ингээ сайжирсан гэсэн санааг илэрхийлж байгаа юм. За тэгвэл гурав дахь өгүүлбэрийг бүгд хамтарцгаая. 처음에는 매운 음식이 싫었지만 анхандаа одоо халуун ногоотой хоолн дургүй байсан боловч 이제는 одоо 아주 좋아하게 되었어요. одоо дуртай болсон гэсэн санааг илэрхийлж байна. Тэгэхээр гээтэда гэдэг нөхцөлийг та бүхэн ойлгосон бахаа гэж найдаж байна. Манай түүн Монгол үний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургалтуудыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ үргэлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг 5 дахь ном болон баглах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ПОК-ийн 4-р түвшинд тэнцвүүлж ясан тийм хичээлийн мах цагаараа нэмэлтээр ирж хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлэг хангалтыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлэг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай бол баярлалаа. Солонгос хэлний зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоорогийн автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хоёр талд Могулская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өрөөнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 таягуудаа залгаарай. Өнөөдрийн хичээлийн хоёр дахь нөхцөл маань өөши гэсэн энэ нөхцөл байгаа. Энэ маань хүндэтгэлийн хэлбэрийг илэрхийлдэг байгаа. Яаж илэрхийлдэг вэ гэхээр дагалаарэ када гэдэг үгийн хүндэтгэлийн ши хэлбэр маань кашида явах гэдгийн хүндэтгэлийн хэлбэр болж байгаа. Тэгвэл удаа ирэх гэдэг үгийн дагийн өмнө ши маань орж ирдэг. Тэгэхээр өөшида ирэх гэдэг хэлбэр орж иж байгаа.
харах гэсэн үг байгаа. Харах гэдэг үгийн хүндэглэл нь пуушида, жинэда өнгөрүүлэх гэсэн үг шүү дээ. Тэгвэл тэрний хүндэглэл шийг энд холбосноор гашида, уушида, пуушида, жинэшида явах, ирэх, харах, өнгөрүүлэх гэсэн эдгээр маань хүндэглэл хэлбэр болдог байгаа. Солонгос хэлний хэлэн дээр үйл үг нь шигээр хэлбэрчдэг үйл үг байдаг бол бас тэр чигээр өөрчлөлт бас үйл үг байдаг юм а. Үүний жишээ гэвэл эдгээр жишээ харах юм бол могда гэдэг үг маань үндсээрээ өөрчлөгдөд дөшида болсон байгаа. Идда гэдэг үг маань үндсээрээ өөрчлөгдөд кэшида, манада гэдэг үг маань масам хашида гэх мэтчлэнгээр үндсээрээ хүндэглэл хэлбэр нь өөрчлөгдөж бас болдог байгаа. Могда гэдэг нь идэх, дөшида гэх нь зооглох болж байгаа. Идда байх гэдэг бол кэшида орших гэсэн үг байна. Манада ярих гэсэн үг маань масам хашида буюу хэлэх, айлдах гэсэн хэлбэрээр өөрчлөгдөж болдог юм а. Тэгээ үүнээс гадна бас нэр өгөөд ч гэсэн хурж болдог жив гэдэг үг байгаа шүү дээ. Жив гэдэг үг маань болохоор гэр гэсэн үг байгаа. Гэр гэдэг үг маань тэг буюу өргөө орд гэсэн байдлаар хүндэглэл хэлбэр болон орж ирдэг юм а. Тэгэхээр энэ хүндэглэл хэлбэр нь ганцхан үйл үгээс холбогддог биш бас нэр үг болон тэн үгээс холбогдож болдог байгаа. Бид нар паппуда гэдэг үгийг мэдэн шүү дээ. Паппуда завгүй гэсэн үг байгаа. Паппуда гэдэг үгийн маань дагийн урд ши орж ирснээр паппушида завгүй байх бодоод хүндэглэл хэлбэр болж байна. Тэгвэл дугдуг хата гэсэн нэр үг байна. Ухаантай гэсэн үг шүү дээ. Гэтэл дагийн өмнө маань ши орж ирснээр энэ маань хүндэглэл хэлбэр болж хүрдэг юм а. Нэр үгээс ч гэсэн яаж холбогддог талаар бүгд харъя. Кёнчал гэвэл ишида гэдэг хэсэг холбогдсноор кёнчал ишиаё гэж бас хуурч болдог. Тэгээ бүгд хамтдаа жишээн дээр харцгаая л да. 아버지는 경찰이십니다. бол цагдаа юм а. Энэ нь бол хүндэглэл хэлбэр байгаа. 요즘 아주 바쁘십니다. сүлээд маш их завгүй байна. 어머니가 전화하셨어요. 예지 오차를 예승. 아버지는 주무세요. 아무렇지않아 널스잖아. 아니요 방에서 신문을 읽으세요. 오게 어른도 사는 문수잖아. Энэ мэтчлэнгээр солонгос хэлэндээ хүндэглэл хэлбэр маань хуурдаг байна. Өнөөдрийн хичээлийг анхаар сонссон хүмүүст маш их баярлалаа.